Таун гэхэр чи би өөр их том юм л төсөөлөл баг энэ годомч нь тэр чигээрээ нэг юм болов гэж бодсон чинь. Баярмагч бид хоёр одоо Пусанаас явсаар байгаад Сөүлд ирсэн байгаа. Одоо Баярмагчинд бас хэдэн жил ажиллаж амьдарсан гэж тийм. Тий, би одоо ингээд Солонгосоос 7 жил ажиллаж. 7 жил ажиллаж амьдарсан. Магистр төгсөө тэгээ Сөүлд ирээд ингээд Монгол таавны гудамжаар бид нар явж байна. Энэ одоо Дархан зоогийн газар гэж байсан. Дархан зоогийн газар гэж байсан. Энд тэгээд бид нар юу асан оюутны холбооны хэлж маш их уулзалт хийсэн үлгөө гэж Монгол хоолой идэж бас сайхан байдаг байсан. Анх тэгээд ер нь Монгол хоолны газар нэгдэжсэн үеүүдэд бол бид нар очих газартай бас хүмүүстэй ярилцаж хөр одоо монгол хэлээрээ сайхан төлөвлөсөн ярилцсан. Энд тэгээд Монгол таун гэхэр Монгол бичиг мичгтэй юм харагдахгүй шүү дээ. Энэ Дархан зоогийн газар одоо байж байгаа. Болчихгүй юу? Одоо Монгол таун бол одоо ийшээгээ ингээд нэг бүр жижигхэн байшин байгаа. Тэнд одоо урд нь намайг одоо 97 оны үед ирж хахад тэнд Оросууд их байсан. Оросууд их байсан. Тэгээд монголчууд энэ цөөхөн таны хүмүүс байж исэн чинь дараа нь 2002 онд оюутан болоод ирсэн чинь бүгдийг монголчууд эзлээд. Монголчууд эзлээд авчихсан юм. Монголын ресторан гэдэг тийм. Оо тийм биш үү те. Монгол таун маань Залуус Mongolian ресторан гэж байна. Монгол хэл байгаа үстэй. Тийм байна. Анхааруулга энэ төр гэсэн. Алио энэ хаар юу гэсэн байна? Хогоо зөвшөөрлгүй хаяхан гэмт хэргийн үйлдэл юм аа. Тамхины иш бох цаас зэргийг хаявал 50,000 вон заргуул оногдно гэж. За тийч. За ингээ Монгол таун дээр ирлээ. Манай Монгол таун. Ийм үү? Байна шүү дээ. Энийг ийм үү? Таун гэдэг одоо сүүдэд одоо Гото ийм үү? Уулзидаа гэдэг чинь энэ газрын. Таун гэхэр чи би өөр их том юм л төсөөлөл баг энэ годомч нь тэр чигээрээ нэг юм болов гэж бодсон чинь. Ганцхан юм байшин юм биш. Чи бараг энэ хэсэг чинь бараг Тэр Монгол байшин гэж нэрлэж болдгоо юм уу? Монгол итгэж алга юм чи бараг. энд чинь Монгол бас ван ресторанууд хэд байсан. Эний чи хараад бас хөрхөн юу нэг каргонууд байгаа. Биш нөө одоо тэр чигт Монгол таун гэдэг. Манайх ч нөө нэг ингэдэж штэ. Нэг хоёр байшин барайл таун хаус маус гэл. Юу лээ. Хоёр байшин барайл хотхон гээл сүртэй. Бараг хороологч гээл тий. Тийм байна. Одоо юу зар. Ямар юм болж хийдیں۔ Тэ. Одоо ингээд монголчууд намайг оюутан байхад юу өнгөө сайхан нэг утас карт март авдаг. Тийм байхгүй шүү дээ. Тэгэл хэвээр бүхэн мөнтэй байсан гэсэн чи одоо ингээд ирсэн чинь утасны одоо нэг дугаар өнгөө авч болт юм бэ. Одоо тэр дугаарыг аваад үзье. Барай засал хүртэл амжилт юм биш үү? Барай засал байна. Хэн би юм болоод хэсэгчилсэн барай гинэ. За чинь гоо сайхан ч карго мар. Хоёр сар эрэхтэй гинэ. Бас олбож байл гэж. Өнгөө дугаар байна гинэ. За. Ойлын 601 талтай өнгөө дугаараа үе чи гэсэн Монголд би нэг сая нөө онгоцны бодол төрөөсөн шүү дээ. Өнгөө дугаар зарна гэвч юу өнгөө дугаар зарна гэж юу гэсэн үг юм бэ? Хацсан чи 20,000 төгрөгийн үнэтэй өнгөө дугаар зарна гэсэн юм биш үү? Өнгөө юмыг нэг үсэн зүгээр 20,000 төгрөгийн дугаар зарна гэвч чихгүй. Өнгөө дугаар зарна гэж толгой ирвэл. Тийм сайн нөө. Утгын хацалдаагүй нэг тийм юм биш ярьдаг хүмүүс бас байна шүү тий. За. Гэтэ энэ бас тэгэл өнгөө дугаар зарах юм уу энэ? Өнгөө дугаар бэлгэлэх юм уу юу юм? Бэлгэлний юм болоод зүгээр ингэж бичихгүй л байх л та. За ороод л үз. За ороод харах байх та тий. Орж хараа. За өнгөөгээр нь авъя гэдэг ярих юм бол яах вэ? Хөөгөө явах юм болоо. За явсан орж харагдсны. Цартах газар байна. Ийм юм өрнөд байл юм байна.
Ингээл утас зарж идэм шүү дээ. Монгол таун гэсэн чинь карго байна. Дүл карго гэж. Арц өмөртсөн л гандан шиг газар байна. За Монгол руу ачаа хэдэр явах вэ? Агаараар 6000. Газар нь яадаг? Газар нь 1300. За. Монголчин ч шууд өөрийгөө каргонд өгөөд шууд явах юм бол маш хямдхан сайн ба шүү дээ. Би ч одоо 60 орчим хийх юм бол тий. Цанхаар нэг иймэрхүү байна да. Өнөөдөр цастай жоохон эвгүй хүүт өдөр байна. Сэрүүн хүүт өдөр цаанд нэг үе 30,000 вон ч одоо 60,000 төгрөгөөр 62,000 төгрөг 64,000 төгрөгийн үнэтэй тоглолт. Хизээ болох юм бэ? 12 сарын хүртэл болох юм байна. За нэг иймэрхүү. Их надад бол нэг урт цагаанд явж байгаа юм шиг санагдаж байна. Урт цагааны дэлгүүр янз янзын дотор янз үйлчлэг байдаг та тий. Урт цагааны өгнөөс хойш. Урт цагааны өгнөөс хойш одоо 5 гэж. Урт цагаан 5 гэж нэрлэж юм биш үү?